намайг Лүв Пүүтийн мөнх чимэг гэдэг. Би 1966 оны 9 сарын 16-нд төрсөн. Миний ээж Дархан уртааны буудлын жижүүрээр ажиллаж байсан. Тэгээ би өргөж ээжийнхээ ажил дээр ирж. Тэгэхээр вогон харахаар л надад их гоё санагддаг байсан. Тэгэхээр би ээжтэй хэлжсэн. Би энэ төмөр замд ормоор гэсэн. За минийхөө өөр сургуульд орсон чи яах вэ? Тэгвэл би энэ төмөр замд орохгүй бол би Улаанбаатар хотоос хойш Дарханд сурах гэж байгаа. Тэгээд өөрийнхөө сонирхлоор дагалдан бүлэгчээр орж ажилласандаа 1983 оны 10 сарын 15-нд жинхэнэ бүлэгч ажиллаад одоо хүртэл ажиллаж байна. Ачаа уулзалт гэж маань маш их том хариуцлага байдаг. Зөвхөн өнөөдрөө дуустдаггүй, маргаашаас дуустдаггүй. Хүний ачааг өөр өртөөнөөс өөрийн өртөөн дээр авчрах, өөрийн өртөөнөөс ачсан ачааг хүний өртөөнд хөргөж өгөх хүртэл бүрэн бүтэн байдлыг хангаж ажилдгаараа даваа талтай байдаг. Одоо жишээ нь одоо нүүрс байл гэхэд чинь тэр зүгээр нүүрсийг зүгээр үзэхгүй. Яагаад гэвэл зөв нуруулж юу, экскаватороор ачиж юу, одоо хазгаа хэлтгэх байна уу? Ачааны вагоны эд анги бүрэн төвжигдэж хаагдж юу? Тэгээд одоо тэр бүх даат матны хэтэрж юу гэдэг дээр бүгдэн дээр нь үздэг. Хариуцлага бол өндөр. Ер нь хүний сахилгат гэдэг чинь өөрөөсөө л эхэлнэ л дээ. Жишээ нь одоо би өглөө ажилдаа гарахдаа за энэ өртөөн дээр маргааш өдөр хэдэн вагоны захиалгатай хэдийг хангаж юу? За би яаж ажиллах вэ? Би ямар зорилготой ажиллах вэ? Би бүхэл бүтэн 12 цагийг ямар үр бүтээлтэй ажиллах вэ гэдгийг ерөөсөө эхлээл ээж авахаас л шалтгаалдаг. Хамгийн гол нь хариуцлага гэдэг нь бол өөртөө хяналттай бусдад эрсдэл учруулахгүйгээр зорилготой л ажиллах хэрэгтэй. Энэ миний амьдрал, энэ миний талах гэдэг зорилгоор одоо ажиллах нь хариуцлага юм да. Ганцхан төмөр зам биш тийм ч хүмүүс ажилчдын бүх ажилчдын аж амьдралыг авч явахын тулд энэ эрсдэлгүй хөдөлмөрийн аюулгүй байдал тэгээд ачааны бүрэн бүтэн байдлыг хангах зорилготойгоор хариуцлага маш их өндөр байж л эн чинь энэ ажил зөв зохистой явна гэж боддог. Би нийт одоо 32%-тай албан гэхэд ч одоо Тэсүүд төвшин жаргал гэж бий. Зам тэмрийн яамд уянг гэж бий. Энэ стоя гэж байна. Баяр жаргал гэж байна. Зөндөө олон шав бий. Одоо нэрлээд байвал тоо тамшгүй. Сайхан. Гэхдээ хизээч эднэр миний нэрийг гутааж байгаагүй. Дандаа бүгдээрээ сайн ажилладаг. Сайхан, сэтгэлтэй, дуусч хүмүүс байдаг. Би эхлээд энийг хийн гэсэн өрөөнд орол өөртөө зориг тавьж ажиллах дуртай. Тэрийгээ хамгийн түрүүнд шагналтай гэдэг. Тэгээ ер нь хар данс хөтлөл өөрийгөө аварна гэж бас хэлдэг. Мөн чин сэтгэлээсээ хүнд ерөөсө хор хөнөөл учруулахгүй тийм сайхан ажиллараа л гэж зөвлөдөг. Би Дархан уртаагаар юугаар багах чинь гэхээр ер нь харьцааны соёл одоо ер нь дарга цэрэггүй ер нь хүмүүстэйгээ ер нь яг тулж ажилладаг. Тэр талаар нь бас ер нь хүмүүсийнхаа аж амьдралын төлөө нийгэм талд руугаа ер нь ханддаг. Ер нь жоохон хангамж сайтай гэх юм да. Миний хамт олон сайхан хамт болов. Манайх 37 хүнтэй, дарагтайгаа нийлээд 38 хүн. Хизээч нэгнийхээ ард талыг бол хамгаалж өмгөөлж явдаг сайхан хамт олон байдаг. Би сэтгэлээрээ байдаг. Яагаад гэвэл энэ сайхан хамт олноос гараад би хайчих юм. Одоо би 53 настай. Одоо 2 жилийн дараа тэтгэвэр цуун гэж байгаа. Сомооргүй л. Яагаад гэвэл энэ сайхан төмөр замнаас би холдмооргүй байна. Энэ сайхан хамт олноос би бас холдмооргүй байна. Миний хамт олон чи их сайхан хамт олон. Нэгэн нийтийн төлөө, нийт нийгмийн төлөө хэдий ядарч байсан ч нэг нэгэндээ тусалдаг. Хэдий жаргаж байсан ч нэг нэгэнтэйгээ жаргал зовлонгийн хуваалцдаг сайхан сэтгэлтэй, сайхан хамт олон. Тэгэхээр би бахархдаг. За Улаанбаатар төмөр замын
үүсэж хөгжсөний 70 жилийн ой болж байгаа нийт төмөр замчтай халуун мэндийг төшүүлж сайхан баярлаарай гэж хэлмээр нь бас сайн ажиллаарай гэж хэлмээр нь нэг нь нийтийн төлөө, нийт нийгмийн төлөө гэдэг зорилгыг өөртөө тавьж хөдөлмөрийн аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаарай гэж бодгоё.